Дэлхийн нийтээр эрчим хүчний хомсдол гэдэг асуудал бүрдэх болж тэр шаардлагатай хэрэгцээг бий болгохын тулд эрчим хүчний үйлдвэрлэл ихсжээ. Энэ нь эргээд байгаль орчин сөрөг нөлөөллийг бий болгож байна. Байгалийн ашиглаж байгаа нөөцийг байгаль орчинд ээлтэй ашиглах үүднээс нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр барилга хот байгуулалтын яамтай хамтран барилгын эрчим хүч хэмнэлтийн төслийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсын барилгын салбарын эрчим хүчний хэмнэлттэй холбоотой норм, дүрм, стандартуудыг шинэчлэн сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологиг нэвтрүүлэх, үүнд зориулагдсан санхүүгийн механизмыг бий болгох ажлуудыг хийж гүйцэтгэх зорилготой байна. Эдгээрийн үр дүнд барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хийх хэмжээг бууруулахад хувь нэмэр оруулах юм. Барилгын эрчим хүчний хэрэглээг илүү үр дүнтэй болгох үүднээс эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологийн талаар сурлаар хүргэж байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хөнгөн барилгын технологи болох нэмгэн аргат бүтээцийн технологийн талаар хүрэхээр бэлтгэлээ. Өнөөдөр бид нар онцлоод илүүтэй юм хөнгөн ган аргат бүтээц гэдэг байгаа энэ технологийн талаар үзэгч та бүхэндээ танилцуулах гэсэн юм аа. За энэ төрлийн технологийн ер нь хөнгөн барилгуудын нэг онцлог бол ийм дандаа каркас ангидаад каркас хоорондоо шилийн юм эрдэс хөвөн хийж өгдөг. Тэгэхээр шилэн эрдэс хөвөнгийн нэг одоо онцлог гэх юм бол агаарыг маш их сайн нэвтрүүлдэг ийм материал, өөрөөр хэлбэл сэрэг материал байдаг. Тэр хэмжээгээр нөгөө барилгын одоо үндсэн хийцэд чийг хөрөмтлөх магадлал их болоо явждаг. Өөрөөр хэлбэл агаар нэвтэрч яана гэдэг маань агаар өөртөө тодорхой хэмжээний чийг агуулад явж байдаг учраас эргээд ашлаг бүсэдс ямар нэгэн тийм шүүдэр богцгийн температураас бага болсон нөхцөлд одоо ус хөрөмтлөх ийм нөхцөл байдал үүсдэг. За технологийн хувьд бол энд үндсэн хэд хэдэн чиглэл байдаг. За нэгдүгээр мэдээж үндсэн ган арга бүтээц байна. Сэтгмөр. За голчлон 10-аас 15 см зузаантай сэтгмөрүүдийн гадна хэрэглэн ханд хэрэглэхийг зөвлөдөг. За хоёр талдаа нэг талаасаа гипс, гадна талаасаа энэ жишээ нь зурагцсан автангаар өнгөлөд өгсөн байж байна. Тэгэхээр энэ бүтээцийн нэг онцлог бол дотор талдаа заавал уур тусгаарлах үеийг хийж өгдөг. Тэгэхээр уур тусгаарлах үе байна. Энэгээр агаар нэвтрүүлэхгүй дотор талаасаа гадагшаа агаар маань байн урсч байдаг. Тэгэхээр тэр урсгалыг зогсоож өгөх зорилттой агаарыг зогсооснороо давхар нөгөө барилгын маань үндсэн дулаал руу агаар чийг нэвтрэхгүй байх нь үндсэн одоо зорилттой юм. За дараагийн нэг шийдэл бол энэ гадна талдаа агааржуулалттай фасад гэдэг юм хийж өгдөг. Өөрөөр хэлбэл өнгөлгөө нь заавал агааржуулалттай байна гэдэг. Тэгэхээр тэр агааржуулж байгаа гадны өнгөлгөөний материалын маань ард талаар агаар чөлөөтэй урсч өгч яхаар хийдэг, өөрөөр хэлбэл агаар сэлгэж яхаар. Тэгээ энэний үндсэн үүрэг нь ягаад заавал агаар сэлгүүлдэг юм бэ гэхээр энд дулаалгын материалд хэрв ямарваа нэгэн байдлаар чийг хөрөмтлөгдсөн бол тэрийг нь гатааж өгөхийн тулд өөрөөр хэлбэл бид нар ямарваа нэг юм хатаахтаа салхин тавьдаг шиг барилгынхаа үндсэн материалыг хатаахын тулд агаар чөлөөтэй урсж агаар хийж өгдөө гэсэн. Энэ цаас бол нэлээд ийм хөнгөн ган арга бүтээцтэй барилгатай нэлээд чухал үүрэгтэй байдаг. Энэ материал бол нэг талаасаа уурыг нэвтрүүлдэг. Одоо дотор талаасаа уур нэвтрүүлнэ гэдэг маань хэрэг энэ материалд чийг хөрөмтлөгдсөн байвал гадагшилж хатаж өгнө гэсэн үг. Эргээд гадна талаасаа ус орохгүй байх нөхцөлийг хангаж өгдөг. За ингэснээр барилгын маань үндсэн хийц хор борооны ус ч юм уу ямар нэгэн байдлаар гадна барилгын гадна фасадын дээр жоо усыг дотогшин ус чигийг дотогшин нэвтрүүлэх байх ийм нөхцөлд болцоог бий болгод юм аа. Яг ийм бүтээц дээр нэг гардаг том алдаа бол энэ хөөсөн цэрийг гадна талд нь хийх гээд байдаг. Тэгэхээр гадна талд нь хийхээр яах вэ гэхээр энэ хөөсөн цэр материалын өөр агаарыг муу нэвтрүүлдэг учраас хэрэв үндсэн хийц чийг нэвтрэх юм бол тэрийг гадагшлахгүйгээр барьцдаг. Энэ ч утгаараа ер нь ямар зөвлөмжийг өгдөг вэ гэхээр манайх шиг иймэрхүү эрсдэл суур амьсгалтай орнд бол аль болохоор дотор талд нь агаар баг нэвтрүүлэлттэй материалуудаа төлөвлөж өгчээ гэсэн ийм зөвлөмжийг одоо бид нар үйлдвэрлэгч нартаа өгд юм аа. За тэгээд өнгөлгөөний хавтангийн хувьд гэх юм бол энэ жишээ цементтэй хавтан байж гэн, металл хавтан байж гэн, өөр зүгээр ямар ч төрлийн хавтангуудаар энийг өнгөлөөд явж байгаа. Мэдээж наагур тоос өргөж хөржүүлдэг ийм төрлийн технологи байгаа юм аа. За металл арга бүтээцийн хувьд гэх юм бол нэлээд олон үйлдвэрлэгчид Монголд шинээр бий болоод
үйл ажиллагаа явуулаад за одоо нилээдгүй хувийн орон сууц эсвэл олон давхар барилгын хамгийн дээдлийн давхарын нэмэлт өргөтгөл зэрэг объектуудыг хийгээд бариад одоо манайд бол нэлээд өргөн дэлгэр нэвтэрч байгаа ийм технологи юмаа. Зөвхөн яг өнөөдөр холбогдох барилгын норм дүрм стандарт бас энэ дээр хомс байж байгаа. За энэ дээр нь одоо төсөөс дэмжлэг үзүүлэхээр бид энэ жил нэг гарын авлага боловсруулахаар явж байна. Мөн цаашид бас холбогдох газрууд нь энэ чиглэлийн стандартуудыг одоо санал болгохоор ингээд төлөвлөд ажиллаад явж байна. Хөнгөн буюу нэмгэн гарагт бүтээцтэй барилгын хувьд үндсэн хэд хэдэн давуу талтай байна. Түүхийн эдэн металл хуудас байдаг. Хэдийгээр импортоор орж ирдэгч бусад төрлийн бүтээцийг бодвол авар багтай, нийлүүлэх их үүсвэрүүд олон байдаг нь импортын тээврийн зардлыг бууруулах, нэг их үүсвэрээс хамаарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Үйлдвэрийн технологиг өргөнөөр хэрэглэж байгаатай уялдан энэ төрлийн үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд олноор бий болсон нь цаашдаа уг технологи илүү өргөн хүрээнд хурцтай хөгжих боломжийг олгож байна. Өнөөдөр хөнгөн ган бүтээц үйлдвэрлэгч бүр өөрийн програм хангамжтай болсон. Энэхүү технологи нь уламжлал технологитой харьцуулахад барилга баригдах хугацааг 50%, материалын зардлыг 30% бууруулдаг давуу талтай. Энэ нь цаг хугацаа, чанар, үнийн хувьд илүү үр ашигтай байгааг харуулж байна. Энэхүү технологиг компаниуд барилгадаа хэрэглэх болсон. Тухайлбал Profitechnics компани нь энэ технологиг улсдаа анхлан нэвтрүүлсэн компани юм. Сүүлийн үед их өргөнөөр нэвтэрж байгаа гэхээр сүүлийн орчин үеийн програм хангамж бол энэ төмөр хийцлийг автоматжсан програм хангамжтай тоног төхөөрөмж энэ төмрийг бэлтгэцүүдийг автомат дамжлагаар хийгддэг учраас олон мянган энэ деталуудыг машин дээр хийдэг учраас энэ бол их хурдан баригддаг арга технологи болж гарч ирж байгаа юм аа. Энэ технологийн хувьд дийлэнх материал нь дахин ашиглагдах боломжтой учраас байгаль дээлтэй технологийн нэг хэлбэр болж байна. Хаягдал багтаа дээрээс нь хөнгөн учир буулгалтын зардал ч хямд байдаг байна. Эрсдэс уурамсгалтай манай орны хувьд хүйтний улиралд нэг ялангуяа 10 дугаар сарын эхнээс 3 дугаар сар дуустал барилгын ажил эрхлэх боломжгүй болдог. Харин энэ технологийн хувьд нойтон бус буюу хувираа технологиор баригддаг учраас дийлэнх ажлыг хүйтний нөхцөлд ч хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл энэ технологи нь хүйтний улиралд байгууллага болоод ажилчид тогтмол орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж байна. Засвар үйлчилгээ бага шаарддаг, удаа эдлгээтэй, галт тэсвэртэй зэрэг олон давуу талыг дурдж болно. Манай хөнгөн ган каркас барилга нь загварын хувьд ямар ч шийдлэр шийдэж болдог. Энэ бүхтэйц маань өөрөө бүхэлд сул моно бит болдог учраас байшин бол салж одоо бутарч унах гэсэн тохиолдол байдгүй. Модон каркасанд бол маш их одоо ойрхон шигүү зарилсан тийм босоо хан хийж өгдөг. Тэгэхэд манайх бол тийм байхгүй. Яг энэ материал маань өөрөө компьютер маань тооцоо гаргаад тооцоолсон тооцооны үндсэн дээр энэ каркасны хоорондын зай энэ даацсан тооцоо хийдэг учраас хаягдал багтай эдийн засгийн хувьд бол хамгийн хэмнэлттэй байшин байна. Барилгын эрчим хүчний хэрэглээг илүү үр дүнтэй болгох үүднээс эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологийн талаар цувралаар хүргэж байгаа. Энэ удаагийнхаа дугаараар хөнгөн барилгын технологи болох нэмгэн арт бүтээцийн технологийн талаар хүргэлээ. Барилгын салбарт өөрийн гэсэн өнгө төрх хийцлээрээ чамархах ууган гэгээ хотхныг танд санагдуулж байна. Ууган гэгээ хотхны А блок нь зөвхөн 96 айлд зориулагдсан байна. Орон сууцны хийцлийн хувьд цотгомол төмөр нийлсээртэй, төмөр бетон каркасын арга бүтээцтэй, ийм технологиор баригдсан барилга нь газар хөдлөлтөнд төсвөртэй, удаа эдлгээтэй, тухайлбал 200-аас 250 жилийн баталгаатай гэсэн давуу талуудыг хадгалсан байдаг. Шинэ байр худалдаа авах эрх мөдийн сонголтонд орон сууцны тоноглол, өрөөний зохион байгуулалт, байршил нэм чухал. Иймээс энэхүү орон сууцны тоноглолын хувьд өөдлөх айл үүднээсээ гэдэг энэ утгаараа өрх бүрийн хаалга бүгд найрамдах Хятад ард улсын Door of Life буюу амьдралын хаалга нэртэй брендийн сайн чанарын дуу тусгаарлал сайтай хаалгатай байна.
Харин шалны хувьд Хонконгийн Кака брендийн ус чигэнд тэсвэртэй угааж цэвэрлэхэд хялбар сайн чанарын баркадын шалтай. Мөн сантехникийн холбох хэрэгслүүд болон арин цэврийн өрөөний тоноглолууд нь Польш улсынх, харин цахилгааны утас нь Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн зэс голтой утастай. Энэ нь цахилгааны хийтийг ачаалаас болж утас галж аюул үүсгэхгүй давуу талтай. Түүнчлэн Польш хятад улсын хамтарсан удаа тусам өнгө алдахгүй зэвэрдэггүй сайн чанарын партай байна. Эрхэм таны гэр бүл дулаан нэрг бүрдүүлэх цонхны хувьд дуу тусгаарлал сайтай, уран давхар эрзэнтэй учир элдв тоошороо үл нэвтрэх давуу талуудыг хадгалсан вакуум цонхтойгоос гадна байгалийн цэвэр чулуугаар хийсэн гоёмсог чулуун тавцантай. Одоо харин та бүхэндээ өрөөний зохион байгуулалтыг дуулгая. Өрөөний зохион байгуулалтын хувьд орчин үеийн Европ стандартын интерьерийн гоёмсог шийдэлтэй цэлгэр зайхтай хийцлийг агуулгахаас гадна та өргөө гэрээсээ орчноо толдох боломжийг эднийх агуулсан байна. Тухайлбал 44.5 м², 44.9 м², 49.5 м², 51.5 м² талбайднуудын сонголттой 2 өрөө байрны хувьд галын өрөө нь зочны өрөөтэйгээ үргэлж тусдаа унтлагын өрөөтэй гэсэн орчин үеийн Европ зохион байгуулалттай шийдэгджээ. Түүнчлэн та Европ зохион байгуулалттай 55.8 м² талбай бүхий 3 өрөө байрнаас ч сонголт хийх боломж нээлттэй байгаа юм. Мөн өрх бүрийн ахуй хэрэглээний суурин утас, кабель, интернет, галын дохиолын систем, гинтийн учирч болзошгүй аюулаас сэргийлсэн хамгаалалтын домофон систем, өрх бүрд цаг тутам үйлчлэх 24 цагийн орчин үеийн цахилгаан баг зарцуулдаг дуу тусгаарлагчтай тоглох лифттэйгээд таны найдвартай сэтгэл хангалуун аж төрөх бүхэл боломжийг бүрдүүлж өгчээ. Өрх бүрийн сэтгэлийг төвшөөдөг нэг зүйл бол яхан аргагүй автомашины гараж ил зогсоол юм. Та энэхүү орон сууцыг сонгосноор энэ асуудал санаа зовох зүйлгүй юм. 2000 м² талбай бүхий задгаа автомашины зогсоол юм. Мөн зойрын давхартаач дулаан зогсоолыг нь шийджээ. Энэ нь хотгондоо 24 цагийн харуул хамгаалал, хяналтын камертай учир танд санаа зовох зүйл огт байхгүй гэсэн үг. За бизнес хийдэг болон хийхээр зэхэж буй үзэгчтэй бүхний сонголттой нэмэр болох үднээс нийт 1008 м² талбай бүхий 3 давхар объектыг та бүхэндээ худалдаа авах саналыг тавьж байгаа юм. Энэхүү объект нийт 1008 м² талбайтай. Зойрын давхартайгаа нийлээд нийт 4 давхар. Тус объектыг худалдаа авч бизнесийн ажлаа олон салбараар өргөжүүлэх боломжийг бид та бүхэнд олгож байна. Барилгын хийцлийн хувьд төмөр бетон каркасан хийцтэй 64-ийн дүүргэлттэй тоосон хантай, Европ стандартын дагуу сайн чанарын орчин үеийн материал технологиор баригдсан. Дотоод засал чимэглэлийн хувьд товчл сайтай гоёмсог хан, саруулгын цонхтой гээд орчин үеийн интерьер зохион байгуулалт худалдаа авагч танд таалагдах болно. Объектын бүх цонх наран талдаа харсан тул эрхэм таны бизнес өглөө нартай уралдан ашиг авчирна гэдэгт та итгээрэй. Одоогоор Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв үйл ажиллагаагаа явуулж байна. Жилийн 4 улиралд тухайлбал өвөлдөө дулаан, улсын шугам сүлжээнд л асуудал гараагүй бол ус тасрах, тог тасрах, халаал зогсно гэсэн ойлголт байхгүй талаар түрээслэгч байгууллага онцоллоо. Худалдаа авагчтай энэхүү объектыг цогцоор нь ажилуулахаас гадна тухайлбал сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ресторан, зоогийн газар, паб, караоке, хүнс барааны зах, мөн олонний хэрэгцээт байгууллагад түрээслэгч боломж нээлттэй байна. Энэхүү объектын 100 айл, боловсролын их сургууль, хөгжин бүжгийн коллежийн уулзвар, хуучин гэмтлийн эмнэлгийн ард зам дагуу, эргэн тойрон олон хүний хөлийн газар оршиж байгаа тул таны бизнест ашиг авчрах үйл хөдлөх хөрөнгө юм. Мөн худалдаа авагчдын шаардлагад нийцсэн давхар бүрдээ ариун цэврийн өрөөтэй, урагшаа зүүн тал руугаа харсан 2 хаалгатай, давхар бүрдээ хяналтын камертай учир танд таалагдах нь гарцаагүй. Гаднах орчны хувьд 10-аас 15 автомашины ил зогсоолтой тул таны худалдаа авагч үйлчлүүлэгч тань санаа зовох зүйлгүй. Мөн объекттай залгаа байрлах автомашины угаалгын газрыг ч худалдаа авах санал тавьж байна. Бизнес эрхлэлтэй хэн бүхэнд объектын байршилны чухал. Тиймээс энэхүү объектын байршил хотын төвд тэр дундаа зам дагуу байрлаж байгаа гэдгээрээ үнцэн нь оршиж байгаа юм. Энэхүү объектын боломжоос дуртахад эрхэм худалдаа авагчтай 1008 м² талбайгаар нь болон давхраар нь хэсэгчлэн худалдаа авах боломжт давуу талтай. Ингээд бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү объектод өөрийн хүссэн бүхий л үйл ажиллагаагаа явуулах боломжийг би та бүхэндээ уламжууллаа.
Энэхүү объект нь хуучин гэмтлийн эмнэлгийн ард байрлаж байна. Бидний хүрээлэн буй мод бүхий ногоон орчин нь та бидний эрүүл таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байдаг. Энэ утгаараа эерэг энерги бүхий нийслэлийн цэвэр агаартай бүс их хотын хөл хөдөлгөөнөөс ангид энэхүү амны орон сууц байрладаг. Энэхүү орон сууц нь 2 давхар нийт 242 м2 талбайтай. Зойрын давхартаа автомашины дулаан гаражтай. За хаусын хийцлийн хувьд төмөр бетон каркас хийдтэй 51 см-ийн зузаан тоосгон хантай учир ямар ч улиралд амьдрахад тохиромжтойгоор баригдсан юм. Эрхэм таны гэр бүлд дулаан энерги бүрдүүлэх вакуум цонхны хувьд Шуко брендийн 3 давхар шилтэй цонхоор тоноглогджээ. Энийн өгөлдөө дулаан нам гүморчныг мэдрүүлэхээс гадна байгалийн үзэгдэлд салхи, шороо, үл нэвтрэх давуу талуудыг хадгалсан. Харин сантехникийн материалууд болон ариун цэврийн өрөөний хэрэгслийг онцлоход Чех улсын энэ чиглэлийн мэргэжилтэн бүхий л хэрэгслийг өөрсдийн технологийн дагуу суйрлуулсан болохыг онцолж байна. Харин халаалтын хувьд Чехийн Дакон Перми нам даралтын зуугтай. Та өөрсдийн хүслээр хаусын халаалт температураа тохируулах боломжит давуу талтай. Мөн 380 вольтын хүчин чадал бүхий цахилгааны их үсгүүртэй учир хит их ачаалаас болж тог тасрах асуудал үүсэхгүй гэсэн үг. Түүнчлэн ус тасрах асуудал байхгүйгээс гадна хаусны хажууд гүнийн цэвэр худагтай байна. За хаусын өрөөний зохион байгуулалтын хувьд гэх юм бол нийт 242 м2 талбайтайгаа 242 м2 нэгдүгээр давхарт зочны өрөө болон галын өрөө нэг унтлахны өрөө байрлаж байна. За хоёрдугаар давхарт гэх юм бол 2 унтлахны өрөө за хүүхэд багчуудын амар чөлөө цагийн амралтын талбайг бас шийдэж өгсөн байгаа юм. За та энэ талбайд халуун ам бүл гэр бүл найз нөхөдтэйгөө альжаал ядаргаагаа тайлангаа тухайлах юм бол теннисний ширээ ч юм уу бильярдны ширээ за эсвэл хүүхэд багчуудынхаа бие балдрын чирэгжүүлэх өрөө болгохч боломжтой гэдгээрээ энэхүү талбай бас давуу тал үнцэн нь оршиж байгаа юм. Давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй байна. Энэ нь эцэг эхчүүдийн болон хүүхдийн гэсэн тодтолтой байна. Эцэг эхчүүдийн ариун цэврийн өрөөний хувьд альжаал ядаргаа тайлах бүхий л хэрэгслээр тоноглогдсон. Гоёмсог дүүш, суултуур, угаалтууртай байна. Мөн угаалгын талбайгч энэ өрөөнд шийдэж өгчээ. Холбох хэрэгслүүдэд санаа зовох зүйлгүй юм. Эдгээрийн бүхий л хэрэгслийг суйрлуулж өгсөн байна. Харин зочны өрөөндөө мөнхийн бадамлан байх эерэг энергийг бэлэглэгч камин зуухыг суйрлуулжээ. Энэхүү байгалийн үзэмж цогцолсон гоёмсог хаусыг худалдаа авсан танд Италийн галын өрөөний тавилга, зочны өрөөний буудан, унтлагын өрөөний оруудыг бэлэг болгон дагалдуулж өгөх юм. Гаднах орчны хувьд жилийн 4 улиралд аливаа эрсдлээ сэргийлсэн 4 талд 3000 м2 талбайд хашаа 24 цагийн харуул хамгаалалттай байгаа юм. Та зуны цагт энэхүү эзэмшлийн 3000 м2 талбайдаа өөрсдийн ахуйн хэрэглээний аж ахуйн ногооны хүлэмж, бичил цэцэрлэгч бий болгох боломжтой. Нийслэлийн баруун дүүрэг сонгон хайрханд орших үнэр бүлд таныг урьж байна. 192 өрхийн гал голомт ихэр байрлагын 2 дугаараа ээлж 3 дугаар улиралд ашиглалтанд орохоор оршин суугчдынхаа захиалгыг авч эхэллээ. 13 давхар 96 алин шин орон сууц талбайн сонголттойгоор таны саналд очиж байна. Сонгон хайрхан дүүргийн 16 дугаар хороо хар хорин захын хойно байрлах шин орон сууц үйлчилгээний газар томоохон объект төв автобусны буудал сургууль соёлын газарт ойр оршихороо үнэсэх үл хөдлөх хөрөнгийн байршилд тодтгол болно. Таны үнэр бүлийг тоглох гихчин төвхнүүлэх шин орон сууц сонгон хайрхан дүүргийн 16 дугаар хороонд байршиж байна. Тодруулбал хар хорин захынхаа хойд талд оршиж байгаа юм. За энэхүү бүтээн байгуулалтын хувьд нийслэлийн зэрэглэлийн бүсэд байршдаг гэдгээр онцлогтой. 2 ихэр барилгаас та 1, 2, 3 өрөө байрнуудаас сонголт хийх боломж нээлттэй байгаа юм. Тэгэхээр нийслэлийн зэрэглэлийн бүсэд байршдаг дээр нар үзэх боломж сайтай гэдгээр мэдээж үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг агуулсан ийм орон сууцнаас та байраа сонгох боломжийг бид та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэмнэл өртгөөс шалтгаалan 1, 2, 3 өрөөнүүдийг чөлөөт сонголттойгоор дэлгэлээ. Өрх бүхэнд тагт шидэж, аюулгүй хамгаалалт, орчин цагийн интернет бүхий хэрэглээнүүдээр цогцолсон гэдгээрээ үе дамжин өвлөгдөх үл хөдлөх хөрөнгө таних юм а. Цэлгэр цонхнууд өндөр та зөрөөний зөв зохион байгуулалт талбайг уужим саруул харагдахад нөлөөлж, донж үзэмжээс гадна ахуйн хэрэглээ ханан шкаф байрлуулах талбай барьсан оршин суугчдын таалал нийцнэ. Интернет хэрэглээ, кабелийн суваг, домофон систем, галын дохиолол гээд алхам тутам орчин цагийн хэрэглээ хангагдсныг инженерүүд онцлсан юм. Тэгэхээр өвөлдөө бол маш дулаахан мэдээж төвийн эрчим хүчний системд холбогдсон гэдгээрээ давуу талтай байх мэдээж орчин үеийн хэрэглээ болсон интернет болоод бусад төрлийн шийдлүүдийг энд агуулсан гэдгээрээ мэдээж таны өдөр тутмын хэрэглээг бас хангасан байгаа ийм орон сууцыг бид та бүхэндээ уламжилж байна.
Орон сууцанд ачааны болон хүн тээврийн 2 лифт 24 цаг үйлчилж, гал хулгайн тохиолдолд оршин суугчдаа хамгаалах барилгын стандарт шаардлагыг төсөлд онцгойлон тусгаж, чанар сайтай бүтээгдэхүүнээр иж бүрэн тоноглосноо ажлын баг тодтоглоо. Цаг тутмын хэрэглээ, ариун цэрийн өрөөнүүд брендийн тоноглолоор дүүрсэн нь чанар харуулах нэг үзүүлэлттэй. Манай барилга нь төмөр бетонын карказан хийцтэй, Орос арматураар хийгдсэн 350 маркийн бетон зурмгаар хийгдсэн Европ болон Турк сантехникийн тоноглолтой төвийн эрчим хүч болон дулаанаар холбогдсон ялцсан бойлууртай цэвэр синуци савны өрөөтэй болно. Орцны хаалгаар гадагш гарч зөвлөхөд хүүхдийн тоглоомын талбай тусдан шидэж, амарч саадах орчин автомашины зогсоолын зай талбайтай. Чөлөөт цаг өнгөрөх талбай руу автомашин орохгүй, олон хүн холбохгүй байх тогтчил бүрдүүлжээ. Эргэн тойрон өндөр хашаагаар хүрээлэгдэж, харуул хамгаалалт таны аюулгүй байдалд хяналт тавих, дээд зэрэглэлийн хотхны жишгийг эндээс харж болно. 24 цагийн камержуулсан хамгаалалт, гэр бүлийн тань аюулгүй байдалд хяналт тавина. Гэрийн дотоод огчлон гэрийн эзэгтэй сонирхол мэдрэмжийг илтгэдэг гэдэг тавилгын дүрлсэн дэлгүүр Grand Meuble-ийг тань санал болгож байна. Орчин нойрс өөрчлөлийг хүссэн хэн бүхэн дуулахад эдний хямдралтай тавилгын үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-өөс эх сарын 7 хүртэл зохион байгуулж байна. Тухайлбал 5 тухыг дээд зэргээр хангасан ор, буйдан, өргөө гэрттэй өнгө үзэмжийг бий болгох гоёмсог гэрлийн бүрхүүл, угаар цэвэрлэхэд үргэлж шинээрээ байх өнгийн хэрэгс, зөөлөн сандал, өрөөний интерьерт хаанч тохиромжтой номын шкаф, өнгийн обой, хааны зураг, сувенир зэрэг бүхий л тавилгыг худалдаалж байна. Үзэгчдээ бүхэн өргөө гэрийнхээ 5 тухыг энэхүү үзэсгэлэн худалдааг зорьсноор бүрдүүлэх боломжтой. За 5 тухтай тоглог орчин бүрдүүлэх нь гэрээ эзэгтэй нарын мөрөөдлөдөг. Энэ утгаараа тавилгын төрөлсөн дэлгүүр Grand Meuble-ийг та бүхэндээ санал болгож байгаа юм. За Grand Meuble нь Италийн Ayers брендийн тавилгануудыг үйлдвэрлэгчээс нь албан ёсны эрхтэйгээр оруулан борлуулдаг онцлогтой байгаа. Аятухтай амьдралыг эрхэмлэгч та бүхэн Grand Meuble-ийг зорьсноор өнгө загварын хувьд дахин давтагдчихгүй унтлахны өрөөний иж бүрдүүл, зочны өрөөний иж бүрдүүл, за тухайлх юм бол хааны стенк, номын шүүгээ, сэтгүүлийн тавиур, ширээ, сандал гэх мэтийн тавилгануудыг өөртөөхөө хүссэн загвар хийслэгтэйгээр нь сонгож авах боломжтой байгаа. Эдгээр тавилганууд нь өргөө гэрттэй шинэ үг төрх бүрдүүлэхээс гадна эрүүл ахуйн шаардлагатай нийцсэн цэвэр экологийн төвхийд материалаар олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгддэг болохыг онцолж байна. Дашрын дуулахад нэх их хямдрал зарлаад байдаггүй Sunon брендийн зарим нэр төрлийн офисын тавилагч урамшуулалтай байгаа юм байна. Түнчлэн ISO 9001 стандартаар баталгаажсан Солонгосын номер 1 хааны гоёмсог обоонуудыг хаанч байхгүй хэмд үн олох 5,000 төгрөгөөр худалдаж авах боломжийг зөвхөн энэхүү үзэсгэлэн олгож байна. Олон төрлийн сонголттой чанарын өндөр технологиор үйлдвэрлэгдсэн тавилгануудыг худалдаа авах боломжийг би та бүхэндээ уламжууллаа. Grand Meuble нь Grand Plaza-гийн 6 дугаар давхурд байрлаж байна. Чимэг чамирхал нь бүсгүй хүний дотоод ертөнцийн тойл гэгддэг. Энгийн хэрний игэлгүй чамин гоёлууд нь нууцлаг загвар төгс уур илэрхийллийг алтан зүйлт төвд та ирснээр мэдрэх болно. Гоёл хэмцэр хэрэглээ тодотгох нүнжиг заасан алт мөнгөн эмэг бүгж зүйлт цаг зэрэг үнэт идлүүд нь нүд хужирлаж энд дэлгэгдэжээ. Энгийн атлаа үнцэн илтгэх уран дарахны бүтээлч энд загвараа гайхуулан тавигдсан байна. Эзэндээ энерги өгч өөдлөхийн бэлэгдэл хэмээн алт мөнгө идэлх хязгааргүй олон загвар дизайнтай байхын зэрэгцээ Ингрийн зүйлт зангааны хавчаар цул мөнгөн бүс цүнх тэргүүтэнч үнэт идэлийн ур болон хэрэглэнтэй нь очиж байна. Үзэгчтэй алт мөнгө идэлэл гэхээр хэд их үнэтэй гэж бүү бодоорой. Алт мөнгийг хөвсөөлөх шин технологиор урлаж байгаа учраас харахад сүрлэг том боловч грамм багтай. Үүгээрээ үнийн хувьд боломжийн загвар хийсэн ч чамин байхыг та анзаараарай. Бүсгүйчүүдийн хошуурах шинэ гоёл хэвтэлчэнд хяналт үзүүлэх сонголт алтан зүйлт үнэт эдлийн төвөөс танд олдож байна. Хормын хос бөгж, очир болон нацаг дорчтой бөгж, уран дарагчдын ур ухаанаар шинэлэг загвартай болон худалдаанд гарч эхэллээ. Хаан бөгж, хатан сүх, очир, нацаг дорчиг, цул манет болон хөхөндрөн чулуунд шигтгсэн гэд 60 гаруй нэр төрлийн загварыг алтан зүйлт төв санал болгож байна. Ундрам чулуун эзэндээ аз жаргал бэлэгдэж, даллан дууддаг хэмээн бэлгшээдэг учраас энэ эрднийг онцгойлон Солонгос дарагчдаар урлуулж байгааг эдний хамт олон онцлон дуулгасан юм а. Үндэсний их баяр наадмаар дээлэм ялаж, аргагүй л хэнцэр харагдах нүнжиг илтгэсэн цул мөнгөн бүс, хээ угалзарсан цүнх,
зөвлөлт, өсний хавчаар нь эртний илэл мэт хэнцэр үндэсний гоёлт нь болно. Цэвэр мөнгө илэл болохыг тодтох ёо. Бэлэг дурсгалын зүйлс сувенирууд нь мөнгөн мөрмөл байх нь буй өвлөж үлдээхэд он улирах тусам үнцэнтэй илэл болон хувирна. Баяраар бусдад бэлэглэхэд алга дүүрэн нүнжиг илтгэсэн идэл болохыг та анхааралтай аваарай. Турк Таиландын 925 сорцтой мөнгөн бүрмэл жаз, эдээ шүүсний цэвэр гуйлан цар, бэлэг дурсгалын зүйлс ч боломжийн үнэтэй. Эрхэм та хямдрал гэсэн үний хөөрөгдөлд итгэлгүйгээр сонгосон алт мөнгө илэлээ баталгаатчийн хэмжүүр дээр грамлан 1 грамм бүр нь ямар үнэтэй болохыг нарийн мэдэж байж худалдаа авалт хийхийг алтан зүйлт төв зөвлөж байна. Энэ хамт олон таны худалдаж авсан эдлэл бүрт хугацаагүй сорцын баталгаа байнга өгөх юм байна. Алтан зүйлт төв Чингэлдээ дүүрэг хуучнаар 1-р дэлгүүрийн зүүн талд байрладаг. Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой 55 жилийн ажлын туршлагатай Материал Импекс компани бүтээгдэхүүн болох вакуум цонхыг та бүхэндээ санал болгож байна. Манай орны эрсдэс уур амьсгал тохирох вакуум цонхны хувьд 5-аас 6 камертай, 3 даралталт эрзэнтэй байна. Эрзэн нь PVC материал дээрээ наалттай учир дулаан алдахгүй, салхи шороо нэвтрүүлэхгүй. Мөн тусгай металл түрхэцтэй учраас 50 жилийн хугацаанд байгалийн урвалд орж өнгөө алдахгүй. Бүхэлдээ төмөрний хувьд зэвэрдэггүй цагаан төмөртэй байна. Хэрэглэгчдийн сонголтоор 1 давхар, 2 давхар, 3 давхар шил хийж таны хүссэн өнгө дизайнтай загвараар хийж гүйцэтгэх болно. Цаг агаарын эрсдэс уур амьсгалтай марна орны хувьд вакуум нэм чухал. Тухайлбал зуны цагт хит халахгүй, өвөлдөө дулаан алдахгүй, бат бүүх, уур амьсгалын өөрчлөлтүүд төсвөртэй, дулаан тусгаарлалт өндөртэй, нарны энергийг хуримтлуулж, эдийн засагт ч хэмнэлттэй, хагарахтай буторч үүрдэг тул хүний аюулгүй байдлыг бүрэн хангадаг гэж чанарын хувьд олон давуу талуудыг хадгалсан. Түүнчлэн эднийх чийг сорогчтой цанталтыг бууруулдаг гэх мэт давуу талуудыг агуулсан шилэн багцыг стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Танай байгууллага болон гэрийн цонх хаалга тань өрмөс шийдэлтэй өнгө үзэмж сайтай байх бүрэн боломжтой. Энэ утгаараа манай зах зээл эрэлт өндөртэй хийдэж чанарын хувьд харилцан адилгүй байдаг тул эднийх танд зөв сонголт хийхэд тань туслана гэдэгт та итгээрэй. Мөн эднийд эдгээрт хэрэглэгддэг чанарын шаардлагыг эзэргээр хангасан тоноглолыг герман бүгд найрамдах хятад ард улсын хамтарсан GMT Permi бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Орчин үед интерьер хувьсэл өөрчлөгдөж, дэвшилтэт технологи хөгжиж байгаа энэ үед эдгээр сайн чанарын вакуум цонх шилэн басаадаар өөргөөгөр албан засалгаа гоёж тогтжуулаарай. Эдгээр гоёмсог шилэн хийцэн тансаг тухтай орчныг бүрдүүлж, таны өргөөгөр албан засалгааны орчинд тань дулаан уур амьсгал бүрдүүлж, нарны тусгалыг сайжруулж цэлгэр уудан болгох болно. Ингээд та бүхэндээ хаягийг нь дуулгая. Материал Импекс-ийн 10 дугаар хорооллоос нарны зам дагуу байрлах Хермс худалдааны төвийн баруун ард байрлаж байна. Орчин тэр чигээрээ төгс харагдаж өргөө гэрийнхээ өнгө төрхийг эрс өөрчлөхийг хүссэн хэм бүхний сонголтонд VIP Ceramics Бэлтааны төрөлсөн дэлгүүрийг санал болгож байна. За байдаг хэм маягаас татгалзаж тансаг бөгөөд эрх хэмсэг интерьер тохиолдолтой та бүхэн зөвхөн VIP Ceramics-аас бүрдүүлэх боломжтой. За алтлаг, боронзон, хээтэй, хээгүй, гялалцсан шигтгэтэй мэт харагдах хүрээнүүдтэй зам уран зургийн хийцлэлтэй мозаик, паркет ингээд маш олон төрлийн бэлтаанууд эднийд байгаа юм. За эдгээр бэлтаанууд нь өвөл цантгаас сэргийлж хөвц мөөгөн зэрүүсэг өндөр температурыг басгаж тунгалаг агаарыг орчинтод бий болгодог давуу талтай байгаа. Өргөө гэрттэй нь бусдаа санацгай төвчвөл интерьер бүрдүүлэх Европ стандартын эдгээр энгийн болон гоёлын бэлтааг дотоод засал чимэглэлтэй тохируулан өргөө гэрийнхээ бүхий л өрөө болон албан тасалгаа үйлчилгээний газруудтай сонгоорой гэж хэлмээр байна. За шинэ дэвшилтэй технологи хөгжихийн хэрээр хүний хэрэглэж ихсдэг. За энэ утгаараа VIP Ceramics бэлтааны төрөлсөн дэлгүүрт шинэ загварын 2013 оны 3D хийцлэлтэй бэлтаас шинээр ирсэн байна. Мэдээж эдгээр бэлтаанууд нь өнгө загвар хэмжээний арийн сонголтоогоор эднийд худалдаалж идэж байгаа юм. Сүүлийн үед хэрэглэгчид эко төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг болсон. Энэ ч утгаараа энэхүү бэлтааг гэрэл чимэглэлтэйгээ хослуулан эрүүл тоглог үзэмж төгс орчинг бий болгоорой. За эдний гоёлын бэлтаанууд нь зах зээлд өргөн хэрэглэгдэж худалдаалж идэж байгаа бэлтаануудаас юугаараа ялгаатай юм бэ гэхээр шилэн гадаргуутай байгаа. Шилэн гадаргууг нь угааж арчиж цэвэрлэх тулсан мөнгө алдахгүй мэдээж юм гоёмсог байдлаа хадгалсаар байх болон насны эдлэгээ сайтай гэсэн үг юм. За мөн бас нэг давуу тал нь гэх юм бол дац сайтай байгаа. Дац сайтай гэхээр юугаараа дац сайтай юм бэ гэхээр бэлтаан дээр ямар нэгэн хүнд юм тавихад хагаж бутрахгүй гэсэн давуу талуудыг хадгалсан байгаа юм. За таны харж байгаа энэ бэлтааны хувьд гэх юм бол
мозаик амттай байгаа. Сүүлийн үед ресторан, пабын текстийг ихэвчлэн мозаик амттайгаар гойж тогтжуулга болсон. Энэ утгаараа VIP Ceramics Палтааны төрөлсөн дэлгүүрт 2013 оны шинэ загварын бас мозаик амттай ирсэн байгааг та бүхэндээ танилцуулж байна. VIP Ceramics 1 Хермес худалдааны төвийг өргөтгөл Б-ийн 22 дугаар павильонд VIP Ceramics 2 Барилга Мегасторын 1-р давхарт 1-ийн 20 дугаар павильонд тус байрлаж байна. Үл хөдлөх үүрэг нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй үл хөдлөх үүрэг нэвтрүүлгийнхаа сонголт болонгаар та бүхэндээ одоо уулзж байна. Grand Plaza-гийн 6 дугаар давхарт байрлах Hara брендийн шалнуудыг та бүхэндээ санал болгож байна. Айл гэрийн өнгө төрхөнд чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэгсэл бол яах аргагүй шал юм. Эдний худалдаалагдж буй шалан чанарын шаардлагыг дээзэргээр хангасан 140 гаруй жилийн түүхтэй. Ихэнх баррикад хямдч эдлэгээмөө тэр бүр чанарын шаардлага хангадаггүй. Ер нь энэ бүтээгдэхүүний чанартайг сонгож авах амаргүй байдаг. Чанар муутайг нь авч чухал хэрэглээний явцад зай гарах, өнгө нь хуурах, ус чийг нь хэлбэр нь амархан алдагддаг гэд чанарын шаардлага хангахгүй тохиолдол баггүй байдаг. Тэгвэл Hara брендийн шалны давуу тал болон хийцлээс мэдхэд та сонголт хийхэд амар хэлбэр байх болно. Hara брикетийн шалны түүхий эдийг бэлтгэхдээ ой аж ахуйгаас авч хэрэгэлсэн 1 мод тутамдаа 4 мод тарьж байнгын нөхөн сэргээлт хийж байгаль орчноос хамгаалдаг байна. Hara брикетийн шалан 5 үетэй байдаг байна. Давуу талуудаас нь дурдахад цэвэр модон, өнгөний өргөн сонголттой арчид цэвэрлэхэд хялбар, угсарахад хялбар, чивнээс хамгаалагдсан 30 хүртэлх жилийн баталгаатай гэд онцлог давуу талтай. Харин Hara үүсэн шалны хувьд элчүү царс модны холцоор хийсэн байгальтай ойр дулаан мэдрэмжийг орчинд бий болгодог онцлогтой. Гэрийн өнгө төрхөнд 50 мэдрэмж төрүүлэхээс гадна хүүхдийн өрөө болон унтлахын өрөөнд илүү тохиромжтой байдаг байна. Үйлдвэрлэгч компаниас 5 жилийн баталгаа хугацаа амладаг тул чанар хангалуулсан бүтээгдэхүүн гэдгийг итгэх бизээ. Мөн Hara ламинатын шалны хувьд хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, чийгэнд хэлбэрээ алдахгүй, удаан хугацааны эдлэгээ дах чанартай гэд ахуй хэрэглээнд нийцгүйц бүхий л чанарыг хадгалсан нь Hara-гийн тодтгол болж байна. Hara-гийн шалнууд нь орон сууц, эмнэлэг, офис, дэлгүүр, үйлчилгээний олон нийтийн газрууд гээд бүхий л газруудад тохиромжтой. Эдгээр шалнууд нь дуу чимээх 30-аас 60% тусгаарлалтаараа бусдаас ялгардаг.